За хаврын хэн сарын шинийн 7-ны өдөр. За энэ өдөр бурхан багш маань эрэд товлгаан үзүүлсэнийг үлгэрийн далаад түүний хойд өдөр шагьяалагууд язгууртан тахилын эд бэлдээд бурхан нөхөд сэлтийг залсан тэр өдөр бурхан тэдгээр хамаг нөхдийг тус тусад нь чагарвардын хаан болгон ховлгож 7 эрдэнэ ба 1000 хөвгүүд болгон ховлж бүр олон өчүүхэн хаад ба хамад ноёд бүгдээр өргөн хөндлөхөө байр үзэгдэв. Тус тусын амтан бүгд маш гайхамшиг баясанд бурхан тэдэнд номуудын ялгалыг үзүүлсэн тус тусад сэтгэл ханав. Төдий тэр бүгдээр дээрвгүй үнэн төгс туулсан бод хутагт сэтгэл үүсгэж үрийг олсон ба тэнгэр хүн болон төрөгчд нь тоо томшгүй болов гэж альджээ. За бид ингэж чомбрал молом дээр чомбрал додов дээр ингэж уншдаг. Самба нявар шагжаа цогномжи содном шөншиг хорном мэрэрэ ян. Эринчин дундон хорлоо жүржилж пунцог чөгдөө бурлаа чанцаалаа. За Монгол орчуулга нь сайн 2 дугаар 7-ны өдөр шагьяан нарын чуулган бүгдээр буян хураах чуулган залархад болт нэжгээ тэдгээр бүгдэд Эрдэнэ их 7 төгөлдөр их загараваар хаан болоод хотол чуулган гайхамшиг бүхнээр хосгүй ховлгаан үзүүлсэнд мөргмөө гэж. За 2 дугаар сайн гэж ингэж хэлж байгаа нь юу вэ гэхээр шинийн 7-ныг хэлдэг. За энэ 6 ясаар ягт нэрээр ингэж хэлж байгаа ийм ойлголт байна. За энэ өдөр болохоор бурхан багшийн одоо төрөл бурхан багшийн омог одоо яг төрсөн одоо омог язгуур болох шагьяанарч гэдэг тэдгээр бүгдийн одоо хаад ноёд одоо бүгдээрээ одоо өвлгийн эзэн болж ингэж болжээ. За энэ үед бурхан багш тэнд цугларсан одоо тэр шагьяа омгийнхны бүгдийн одоо тус бүрдэн болохоор одоо 7 гишүүн одоо 7 эрдэнэ төгөлдөр одоо загарвардын их хаан Замбатвийг эзэлсэн бүгдээрээ тийм хүчрхэг загарвардын хаан болгон одоо бүгдийг нь бас ингэж хаан болж байна гэдэг тийм одоо ёсыг илт үзүүлж одоо эрэд товлгаан үзүүлж. За загарвардын хаан гэдэг маань бол юу вэ гэхээр Замбатад байгаа олон хаад бүгдийн хаан болдог. Ийм одоо маш их хүч чадал буян бүгд ингэж төгссөн юм хаан маань. Тэгэхээр бурханд байж байгаа 32 лагшин 80 найраг шиг тэдгээр шинж чанарыг бүгдэрнгийн бүтээсэн бодгол Замбатвийн бодгол юу вэ гэхээр загарвардын хаан болно гэж бас ингэ номдэр гардаг. Тэр ёсоор ийм их сайхан одоо загарвардын хаан хүн болгож өгч ховлгож эрэд ховлгааныг болохоор энэ өдөр үзүүлжээ. Mahamuni Shakja Muni